Улс төрийн намын тухай хуулийг бид нар ер нь бол дахиж нэг харж үзэх ёстой байна. Эрх баригч 3818 өнөөдөр бүлэг үүсгэсэн байгаа энэ нөхдүүд өнгөрсөн парламентаар 2023 онд баталсан. Батлахдаа өөрсдөө зориулсан хууль баталсан. Улс төрийн намыг иргэдэд боломж олгодог, иргэдийн оролцоотой байдаг тэр нөхцөлийг нь харьцангуй бага бүрдүүлсэн, тэр боломжийг нь хаалттай болгосон ийм л хууль байгаа гэж ойлгож байгаа. Бусад улс төрийн намуудын сан санаачлагыг бол гүйцэтгэн аваагүй. Тийм болохоор дээд шүүхтэр бүртгэж байгаа энэ бүртгэлийг л хойшлуулах тухай төсөл санаачлагчийг оруулж ирсэн нь бол тийм л зүйл байгаа шүү дээ. Түүнээс биш улс төрийн намын тухай хуулиндаа гар хүрээд байгаа юм байхгүй байна. Дээд шүүхтэр улс төрийн намууд бүртгүүлэхэд хэд хэдэн асуудлууд үүсдэг шүү дээ. 801-ээс дээш хүний санаачлагаар улс төрийн нам байгуулна гэхээр 1000 хүн байж болтгоо. Заавал 801 гарын үсэг байдаг. Энэ бүртгэлтэй холбоотой одоо жишээ нь сая бид нар бол дээд шүүхэд материалаа хөргүүлчихсэн л дээ. Манай үндэсний зөвлөлийн хороо тэд хүртэл гэдэг тоотой байхад заавал тэд гэдэг тоо тавиа гэж. Тэгэхээр энэ улс төрийн намын тухай бүртгэлийн тэр дээд шүүхээс гаргаж байгаа журмыг бол бид нар ер нь бол процессын хувьд хуульчилж өгөхгүй бол бас болохгүй юм байна. Цаашдаа энэ улс төрийн намын тухай хуулийг ингээд бүртгэлийнхэн хугацааг нь хойшлуулъя гэхээр татвар төлж байгаа компани татвараа төлөхгүй хойшлуулъя гэдэгтэй адилхан эрхийг өгөх ёстой гэж яриад байгаа. Үгүй шүү дээ, эн чинь бид нар иргэдэд боломжийг нь л олгож байгаа шүү дээ. Улс төрийн эрхээ эдлэх 0.7 га газрыг иргэдэд өмчлүүлэх хугацааг бид нар 10 хэдэн жил сунгаж өгсөн шүү дээ. Тэр нь иргэд хариуцлагатай хариуцлагагүй байна гэж яриаггүй, иргэдийнхээ эрхийг нь боломжийг нь бүрдүүлж өгье гэдэг утгаар хойш нь хугацааг нь сунгаж өгсөн шүү дээ. Тэрнтэй адилханаар ойлгомоор байна. Тэгэхгүй ингээд өөрсдийнхөө дотоод асуудлуудыг нааш нь оруулж ирж шийддэг юм уу, шийдүүлдэг юм уу? Ийм механизмаар хийж гэн гэдэг ойлголтоор яваад баймааргүй байгаамаа. Тэр улс төрийн намын тухай хуулийн санхүүжилтгээ яриад байгаа. Уул нь бол бид нар арчилсан улс орн юм бол улс төрийн намын гишүүнчлэлийг ил тод нээлттэй болгох хэрэгтэй. Аль намын гишүүн байна гэдгээс нуугдаж хаагдаж байх шаардлага байхгүй шүү дээ. Тэр нам гишүүд нь намын гишүүнчлэлтэй байснараа хүн амын урлагийн албан татвар гэдэг шиг өөрийнхөө орлогоос 1% татвар төлж намаас санхүүжүүлдэг. Энэ рүүгээ очих хэрэгтэй байна. Гишүүний хувьд татвар төлдөг. Татвар төлөгчдийн мөнгнөөс энэ улс төрийн намыг санхүүжүүлдэг энэ байдал бол тийм зөв зүйл биш. Улс төрийн намыг одоо төлөвшүүлэх байжуулах одоо тэр талдаа сайн гэж байгаа боловч ер нь бол зарчмын хувьд бол бид нар гишүүдээсээ татвараар санхүүждэг. Тэр чиглэл рүү тэр нь тэгээд нээлттэй бүх гишүүд нь аль намын гишүүнчлэлт байгааг нь нээлттэй байдаг. Улсын бүртгэл дээр тэр нь байдаг. Арчилсан улс оронд бол энэ бол хүний эрхийн хувьд асуудал байхгүй зүйл шүү дээ. Энэ рүүгээ явмаар байна. Тийм болохоор хугацаа хойш нь сунгах тухай төсөл санаачлагч саналыг нь дэмжиж байгаа. Ажлын хэсэг нь тэгээд дахиад 3 намын төлөөлөл орцсон байж